Сайн байцгааж гин үү? Намайг Ниха гэдэг юм аа. Чихэд ихэнтэй манай дэлхийн давчин дээр гарч ирээд та нартайгаа уулзах болсондоо маш их сэтгэл өндөр байж хаа. Тэгэхэд өнөөдөр та бүхэнтэйгээ хуваалцъя гэсэн сэдв бол баримтлал гэж хэд маш өрхөн байдгаа гэдэг. За тэгээ би бүр өөрөө мэдэн жилтэй байдаг. Тэгэхэд журхаагаар үжүүл намайгаан бол одоо маш шаламгай, сэчин сэргэлэн гэтэл ямар нэгэн жилийн баримтлаад хамгийн эцэстэн тул дээр ингээд хийхдээ бол маш аанай байдаг. Одоо Үжмөн барьсаар бол гардах таруулсан шиддэг юм жамтай гэж хэлдэг байсан. Тэгэхээр супер жампинга өн давчин дээр бол би нэгэнтээ ажиллаад одоо 2 сарын дараа бол 3 жилийн дүүрэх байж хаа. Тэгээд энэ 3 жилийн шихам одоо энэ хугацаанд бол нэг ч удаа энэ өөрийнхөө сайхан вилси сэжигэлж гэдэг юм уу өндөөсөө гарын ихсэн одоо нөө үжмөн бариа таруулсан шидийг гэсэн тэр байдал нэгч гарч ирээгүй. Харин улмаас улам энэ батлагтай өн байснараа над маш их ингээд хайван гэсэн зүйлийг ингээд авчирж өгдөгөө. Тэгэхээр мөн ч одоо бид нэ ингээд энэ сайхан жамын ингэж хөөж явж байхаа явчин думд би бас иймэрхүү хүмүүсийн олж үздэг 10 өдрийн хичээл онцгтой сонсохгүйгээр буучдаг байдаг. Хэдэн сар маш яргалан сэтгэлгээр ажиллаж хаад хүний нолхон байдаг тасгалжуулагч бас гарч ирдэг. За ийм байдалд орвол би бас ийм нэг хэдэн хүнийхэн танарт ярьсан үгийг хуваалцмаар байж хаа. Дэлхийн навчин дээр гарсан маш нэртэй алдарт бөмбөгчин, сагсан бөмбөгчин Майкл Жордан хэлсэн нэг ийм нэг үг байдаг. За би бол 9000 удаа бөмбөг алдаж 300 гаруй удаа уралдаандаа дийлэгдснийхэн дараа өнөөдөр би ийм их амжилтад хүрсэн шүү гэж. Энэ бол миний амжилтад хүрсэн нууц байгаа гэж хуваалцсан байдаг. Мөн ч одоо дэлхийн давчин дээр их нэртэй одоо Жики Роллинг гэсэн энэ зохиогчид 12 удаа хөвлийн одоо хороонд очиж өөрийнхөө бүтөөлөө авах гэдэг бүр хүлээж авсан хөв 13 дугаар удаа авах бол за хүлээж аваад хөвлөгдөд өнөөдөр Харибото гэсэн дэлхийн давчин дээр гарсан маш одоо том бүтээлийг бид ингээд олж үзлээ. Тэгээ өдгөр хүмүүсийн биенээс бол ямарваа өөрийнхөө хийж ихөө зүйлдээ итгэлтэй баримтлан гэсэн маш чухал байдаг. Харин нэг жоохон хүчээр бэрхшээл таарсныхан дараа одоо энэ хэрэггүй утга уулгагүй байна чаг мөчөөж ийн гэж ингэж гараад явбал тэр ард нь байсан маш их амжилтад бид хүр дийлэхгүй юм байна гэж улам ингэж мэдлээ. Тэгвэл өнөөдөр биднээ тасгаалж болгочод хүн болгонд ингээд таарж байгаа асуудал бас байдаг. Халуун сэтгэлгөөрөө өөрийнхөө хичээлээ очиж танилцуулахад үгүй тэр чинь хэрэггүй юм би мэдэж гин гэж гараад ичдэг хүн байдаг. Тэгэд нэг хүндээ хэлээд их сайхан байна 10 өдрөө ороод таныхаа араасаа тасгаалжуулагч болж үлдсэн байж дараа хэдэн сарын дараа хүний нь олохгүй та бити сэтгэлж яваарэ бити сэтгэлээрээ унаад харин бол сая миний хэлсэн Майкл Жордан болоод Жики Роллингийн ярьсан үг болоод өнгөрсөн өнгөрөлтийг үжээд энэ сайхан Уиллстон хижээдэн сайхан баримталж нэг л сэтгэлгээр энэ жилдээ шимдэж яваарэ гэж өнөөдрийнхөө хуваалцлагаа энэ хөлтөр хуваалцъя. Хамгийн сүүлд нь энэ өдрийн хамгийн сайхан мөнчлөд хүндэтгэлэн хайртай гэрэлмаа багш болоод намайгаа тэтгэж явдаг уран чимэг ахлагч та хоёр доо төвшүүлэхийн дагуу бүхийлөө өнөөдөр саатаж байжийнхаа дасгаалжуулагч нар бага олныхон тамирчин дасгаалжуулагч нартаа өндөр хүндэтгэлэн илгээгөөд мөн ч 3 сарын 8-наа дэлхийн хөдөлмөрчийн эмэгтэйчүүдийн баярын мэндийг төвшүүлье. Тэгэхээр та нар бол мундагаас мундаг шүү. За тэгэхээр баярлалаа. Гөкстандийнхантай алтан экран дамжуулъя. Удачи и дружба с нами всегда. Богатство и счастье – это наша судьба. Доброе время суток, дорогие партнеры и величайшие лидеры Суперджамп. Поздравляю вас с Международным женским днем. Меня зовут Нахя. Я родом из внутренней Монголии, Китайской Народной Республики, а сейчас с мужем живу и работаю в Японии, в городе Токио. Я очень рада вновь выступить с этой почетной трибуны. Я в Суперджампе 2 года и 10 месяцев. Я родилась в год обезьяны. Говорят, что мы, обезьяны-оптимисты, непоседы, начинаем дела с тигровой головой и заканчиваем их со змеиным хвостом. У меня тоже иногда проявляются такие качества, но с суперджампом такого нет. Это показывает, что суперджамп – это какое нужное, важное и великое дело. За эти 34 месяца у меня ни разу не возникало желания бросить и уйти. Наоборот, я чувствую себя счастливой, нужной и востребованной. Из моего окружения многие ушли из Суперджамп через несколько месяцев и годы. После нескольких попыток презентации, приглашений, после отказов они говорят, что люди не принимают Суперджамп, что им трудно.
и тяжело здесь, они не видят будущее Суперджамп. К сожалению, они, не успев познать заблудшее состояние своей души, сдаются. Но я знаю, что многие из них обязательно вернутся обратно. Я всегда учусь у людей, добившихся больших успехов в разных отраслях. Например, писательница Джон Роулинг, автора Харри Поттера, баскетболист Майкл Джордан и так далее. Их и многие другие примеры вдохновляют меня. Я искренне верю в Суперджамп, потому что действительно мы, интеллект-тренеры, нужны миру как воздух. Поэтому никогда не сдавайтесь. Мнение других – это дело ихнее. Их понимаем, любим, идем мимо них к своей великой сверхцели Суперджамп и обязательно придем к ней. Благодарю всем своим наставникам, в том числе Герудме Уренчимек, а также интеллект-тренерам, всем членам моей любимой команды и всех вас, которые здесь собрались.